Тэгж их буюу одоо сүүлийн үед бол бас юу гэдгийг гэр бүл болж байгаа гэрлэгчид маань бол бас өөрсдөө одоо юугаараа бол одоо хүүхдээ тээж төрүүлэх юм боломжгүй юм тохиолдлууд бас байна. Тийм учраас энэ практикт гарч байгаа олон улсад гардаг энэ практик бол Монгол улсад бас байгаа учраас донорын хувьд бол бас энэ төрлийн зохицуултууд байгаа учраас энийг энэ гэр бүлийн хууль дээр тодорхой болгож өгөө. Ялангуяа энэ тээгч буюу донор бэлгээс ашиглаад ингээ хүүхэдтэй болсон тохиолдолд тэр хүүхдийн эцэг эх нь одоо яг тэр гэрээг байгуулж тэрийг анх саналыг тавьсан тэр гэрлэгчд одоо эцэг эх нь байна гэдэг энэ зохицуултыг бол оруулж өгч байгаа. Тэгэхгүй л бас практикт бас тэгж их маань хүүхдэд төрүүлчихэд эргээд гэрээнийхээ дагуу тэр хүүхдэд өгөхгүй байх ч гэдэг юм тийм ээ, эсвэл одоо өөр дээр авч үлдэх ч гэдэг юм уу, ийм маргаан гардаг учраас энийг нь тодорхой болгож гэр бүлийн хууль дээр болон процессын хуулиудад нь энэ төрлийн юмнуудыг бол тэгж их донор бэлгийн эсийг ашиглан одоо нөхөн өрчхөнд туслахаар гэдэг. Энэ аргаар одоо хүүхдэд болсон тохиолдолд эцэг эх байх асуудлыг тодорхой болгож өгч байгаа.